Тэгэхээр бидний хэрэгжилж буй камерууд маань өөрсдөө орчныхоо гэрлийг хэмжиж байдаг. Тэгээд үүнийхээ үр дүнг биднээс дэлгэцэн дээр харуулдаг. Энэ маань юу вэ гэхээр бид бүгдийн нөгөө камерын дэлгэцний хэсэг дээр гэрэл хэмжигч буюу гэрлийн индикаторыг байрлуулсан байдаг. За голдоо 0 цэгтэй, за нэгдэл рүүгээ нэмэх, нэгдэл рүүгээ хасах шүтнүүдтэй тийм индикатор үзүүлэлт мань гарч ирдэг л дээ. Тэгэхээр та бүхэн камераараа шагаад харах юм бол магадгүй индикатор дээр 0 цэг дээрээ яг таарсан байх юм бол таны кадрын гэрэл сүүдэр нь таарсан байна л гэсэн үг. За магадгүй зарим тохиолдолд хасах тал руугаа шүтэн явцсан, нөгөө тал нэмэх тал руугаа шүтэн явцсан ч юм уу ингэ байж идэг гэсэн үг л. Тэгэхдээ камер маань яг чухам юунд үндэслэж тэр гэрлийн индикаторыг 0 цэг дээр барьдаг вэ гэхээр нөгөө л хурд өртсөний ургуу хамаардаг зүйлэл барьж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр үрц хэдий чинээ нээх тусам хурд дагаад ихсчээдэг, үрц хэдий чинээ хаах тусам хурд дагаад удааширч яадаг гэсэн нэг урваа хамаарлынхаа зарчмаар явдаг гэсэн үг. За тэгвэл бидний камер дээр за ташуу хуваасан нэг талдаа нэмэх тэмдэгтэй нөгөө талдаа хасах тэмдэгтэй товч байдаг. Ерөнхийдөө бид нар exposure compensation гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ товчны үүрэг маань юу байдаг вэ гэхээр нөгөө 0 цэг дээр байгаад байгаа гэрлийн индикаторыг чинь хасах тал руугаа эсвэл нэмэх тал руугаа тохируулах боломжийг зурагчинд олгож яадаг гэсэн үг. Тэгэхээр за камерны нөгөө горимуд дээр M, A, S, P гэсэн горимуд байгаа шүү дээ. Тэгэхээр M горим дээр бол тэртээ тэргүй гэрлийн индикатор 0 цэг дээр автоматар таарахгүй. Яагаад вэ гэхээр та өөрөө хурд үрцээ өөрөө өөрчилж байгаа болохоор магадгүй таны төргөөноос болоод гэрэл багдаж болно, нэгсэндээ хасах тал руугаа байж болно, гэрэл эсвэл ихтэж болно, нэмэх тал руугаа ч байж болно гэсэн. За гэтэл дараагийн нөгөө үрцөө тохируулаад байгаа. За Nikon-ийнхоор бол A, за Canon дээр AV гэж байдаг. Sony дээр мөн ялгаахгүй A байдаг. Хурдыг тохируулаад байгаа. Nikon дээр S гэж байдаг. Canon дээр болохоор TV гэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ горимуд дээр болохоор нөгөө гэрлийн индикатор маань яг дандаа 0 цэг дээрээ байгаад байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө гэрэл сүдрийн яг таарсан байдлаар нөгөө хурдыг та хэрвээ өөрөө хурдаа тохируулж байгаа бол аппарат үрцгийг чинь тохируулчин, та хэрвээ үрцөө тохируулж байгаа бол аппарат хурдыг чинь тохируулчин гэх мэтлэнгээр ингээд 0 дээр нь бариад идэг. Гэтэл зарим тохиолдолд энэ аппарат маань тухайн орчны гэрлийн нөхцлөөс хамаарат буруу хэмжилтүүдийг хийж эхэлдэг. За магадгүй бүгдээрээ ингэж төсөөлөе л доо. За дахиад би хормынхаа зурган дээр жишээ авчих. Жишээлбэл за хормын сүйт бүсгүй сүйт гэрч залуучуудтай хамт зураг авахулж байгаа. Магадгүй голд нь нэг цав цагаан даашинстай сүйт бүсгүй зогсоод хоёр талд нь хар костюмтэй залуучууд зогсоё л д. За тэгээ сайхан нартай өдөр байлаа гэж үзэх юм бол нөгөө цагаан даашинснаас эргэж ойж байгаа их гэрлийг камер хэмжингүүтээ тухайн орчныг маш их гэрэлтэй орчин байна гэж хэмжиждэг. Тэгээ магадгүй нөгөө индикаторын 0 цэг дээрээ бариад зураг аваад үзсэн чинь магадгүй нөгөө эмэгтэй цагаан даашинз бол яг сайхан гарсан байж болно. Гэхдээ нөгөө эргэн тойронд байгаа залуучуудын хар пижак костюм ямар ч тийм нөгөө деталь байхгүй зүгээр пөнийсэн харын болоод гараад ирэх магадaltaй гэсэн. Тэгэхээр иймэрхүү ийм хит их гэрэл сүдрийн ялгаатай байдлаас болоод камерууд маань гэрлийг магадгүй ядгүй буруу хэмжих тохиолдлууд байж болдог гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд бид нэр энэ exposure compensation буюу энэ нэмэх хасахтай товчоор нэг гэрлээ засаж залруулах боломжтой байдаг байна гэсэн. Гэхдээ энийг бол бид нар зөвхөн нөгөө A, S, P гэсэн гурван горим дээр л ашиглах гэдэг шүү дээ. Тэрнээс ч нөгөө M горим дээр бол тэртээ тэргүүн exposure compensation-ыг бид нэр хурд үрц гэдэг юмараа тохируулах шаардлагатай болоо явждаг гэсэн. Тэгэхээр яг хоо зүгээр энгийн зөвлөгөө хэлэхэд ямарваа нэгэн зургийг авахад гэрлийн ихтүүлж авснаас багдуулж авсан нь хамаагүй дээр байдаг гэсэн. Нэгсэндээ магадгүй би алдаа гаргаад гэрлээ буруу хэмжээд тухайн кадрын гэрлийг ихтүүлээд авсан тохиолдолд гэрлийн ихтсэн зургийг дараа нь гэрлийн бууруулж засах бол маш хэцүү. Эсвэргээр харин гэрлэн багтсан зургийг гэрлийн жоохон нэмэгдүүл засварлахад хялбар байдаг. Гэхдээ мэдээж ингэж засварлахын тулд бид нэр файлын форматаа RAW формат дээр сонгосон байх шаардлагатай болдог.